Баатрын үг үн цэнтэй зөвхөн энэ өгүүлбэрээс л харагдаж байгаа юм. Сонгуул нэгээр дуусахгүй дараагийн сонгуул хүлээж байгаа гэдгийг Баатар ардчлагч мартаагүй л баймаар. Ээгүү Батуул нарын санаачилгаар намын дарга ерхий сайдаа огцруулах гарын үсгийг цоглуулж эхэлснээр мөнх чулууны зоригт гишүүн мэдэгдээд байгаа. Одоогоор 9 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бол дахиад ч нэмэгдэхээр байгаа гэдгийг хэлж байгаа юм. Энэ олонх нь өөрсдөө энэ засгаа солих шийдвэр байх ёстой гэсэн тэр зарчмаар баримтлаж гарын үс зураагүй, дээрээс нь гарын үс зурсан зарим нэгэн нөхөдөө нэлээд тийм хатуу байр суурь илэрхийлсэн. Гэхдээ энэ өнгөрсөн хас өдөр үсгэс гарын үс зурсан энэ гэрээ бол одоо миний энэ байр суурьнд активнуудаас ингэж намынхаа гишүүдийн мэдэгдэхгүйгээр цаагуур хуйлдаа маяг шинжтэй ийм зүйл хийж байгаа энэ ерөнхий сайд энэ намын дарга бол энэ олон шал байх суртахуунгүй үзүүлж байгаа учраас одоо би эргэлт бусалдгүй эсрэг дарахаар шийдсэн. Эсрэг дарна гэдэг нь ардуугийн огцруулсан төлөө зурнаа. Тэгээд зогсохгүй байна. Тийм учраас өчигдөр нийслэлийн дарга бөгөөд нийслэлийн арчманы дарга Батуул дарга нийт гишүүдтэй хандаж, нийт намын гишүүдтэй хандаж уриалдсан байгаа. Энэ алтан хийг гэж хүнтэй хариуц тооцохыг уриалсан байгаа. Тийм учраас энийг дэмжиж ажиллахаар бидэнгүүсээ Батуул Баатарт илэрхийлээ. Мөн Батуул Баатарын энэ мэдрэлтийг дэмжүүлэхээр одоо их хурлын гишүүдээсээ бас хариуц суулгах гэсэн бодолтой цай буужирч. Сөрөг хүчин намын даргыг нь засгийн газрын тэргүүнээс авч яхаар тогтоолын төсөл өргөн барьсан энэ үедээ